Маш их баярлж байна. Энэ хамт олон teamwork-ийн дэстэ маш их баярлж байна. Яг тэгэхээр энэ бол ерөөс айгүй их өгөөжтэй хөтөлбөр. Бүх хүмүүст маш сайн одоо нэг үр дүн өгнө гэдэгт айгүй их итгэж байгаа. Энгийнхэн багт амар амжилт хүсье. Бүгдээрээ зорж тэмүүлж исэн бүх сайхан зүйлүүдтэй хүрээсэй. Та нар чадна. Намайг Доломжийн инх цэцэг гэдэг би Лондон хотод одоо 14 дахь жилдээ амьдарч байна. Ширмэнгийн мөхцөө гэдэг. Би одоо 29 настай. Солонгос улсад магистрийн дээр хамгаалаад одоо төгсөх курсын аятан. Сурах юм амар их байна. Бас хүмүүст энийг маш их хүртээгээсэй гэж энэ хөтөлбөрийн хамт олон жин ягаад тэгэхээр зүгээр л нэг модуль гэхэд асар их цаг хугацаа авч байгаа ч гэсэн яг өөртөө бие хүн дээр болохоор айгүй их тэрийг задлаа тэр хүнийг ухаад одоо гэдэг өөрийнх нь зарим одоо гэдэг жишээ нь гэхэд чинь би өөрийгөө амар хашир одоо гэдэг гоё үгээр ингэж илэрхийлээд байсан боловч үгүй юм байлээ. Одоо би гэхэд чи ерөөсөө айдаг хүн байж тээ юм ихлүүлэхээс их айдаг хүн гэдгийг одоо энэ нөгөө хөтөлбөрийнхөө модуль бүр 2 дээрээс би өөрийгөө яг олж авчаад байгаа. Тухайн хүнийхээ батгшоогоо бүр ингэж нэг орж ирсэн. Чи яг юм бэ? Чи яг юу гэж байгаа вэ? Чиний одоо орлого зарлага мөнгөтэй харьцаж байгаа харьцаа чинь одоо зөв байна уу? Чи яг юунд илүү зарлага гаргаад байна гэдгийг өөрөө нэг бүр ноёл гаргаж өгсөн. Тэр нь амар гайс мэдчихсэн. Хүн сэтгэлийн хөдөлгөөнөө яг тэр болгон илэрхийлээд байдгүй. Тэр болгон тэрийг ингэж нэг одоо гэдэг бусад зүйл дээр ингэж нэг харуулах шалтгаан байдгүй ч юм уу. Тэрийг нэг нээж илрүүлдэгчгүй ч юм уу те. Гэтэл энэ модуль одоо хоёрын нэг сэтгэлийн хөдөлгөөнийг ингээл удирдах одоо тэр сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм одоо миний сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм гэтэл ерөөсөө ер нь зөвхөн би биш хүн болгон дээр тэр сэтгэлийн хөдөлгөөн байдаг жишээтэй. Тэгээ тэр сэтгэлийн хөдөлгөөн хамгийн гол нь хүмүүс өөрсдөө нэг том одоо гэдэг excuse ингээд хийгээ яваад байдаг. Одоо яг би одоо миний жишээн дээр гэхэд би бол өөрийгөө хашир гэдэг нэг юм excuse хийгээ яваад байдаг. Гэтэл чи яг ингээд нөгөө өөрийгөө ухаад байсан чи би ерөөсөө ингээд зоригтой хүсэлтэй мөртлөө тэрэндээ ингээд дараагийнхаа үр дүнд хүрэхээ муу үр дүн гарчих вэ гэдгээс айдаг. Тэгээ одоо жишээ нь би ер нь аимхай талын хүн байгаа аахгүй юу. Тэгээ яг тэрэндээ ингээ хүрч чадахгүй ингээд задлаг нөгөө нэг айгүй ихтэй. Тэгээд нөгөө нэг яг юунд мөнгөө надад яг энэ юмыг авахд чухал биш үү гэдгээ би сайн мэддэггүй тий. Нөгөө нэг тэр үед яг л мөнгөний сэтгэлээр байхгүй байдаг байсан үе байгаа аахгүй юу. Тэгээд энэ хөтөлбөрт орснороо болохоор яг өнөөдөр айгүй гой модуль хичээл үздэг л дээ. Нөгөө нэг хадасны тоорхоо нөхөх тий. Айгүй гой тэгээд бүр яг хүнд нь өөрт нь нөгөө нэг тулж ажилласан. Би одоо халаасныхан цоорхойг аль айгүй сайн нөхчээд байгаа. Гадуур их хоол иддэг байсан бол одоо шууд боли манай хүүхэд одоо гараад Макдоналдс эднэр ихэдсэн. Үгүй чи одоо гэртээ хоолоо идэ хэдүүлээ одоо дэлгүүрээс юм авчаад оройн хоолоо одоо яг нэг чанартай оройн хоолоо идчихье. Тэгвэл энэ чи миний энэ одоо юг хар гэл одоо өөрийнхөө хүснэгтэй хүүхдтэй хүртэл ингээ харуулаа. Манай хүүхэд 13 настай. Тэгээ сайн ойлгоод нөгөөдөг чинь бас тийм байж тээ гэл тийм бид нэр ерөөсө гадуур хоол идэлт амар байхгүй ерөөсө тэр чинь л ерөөсө бидний халаасны цаafаач ерөөсө тийшэл ингээл яваал байхгүй тэгэд гихчшээтэй тэгээд өөрсөндөө ерөөсө тэрийг нэг хөрөнгө оруулалт хэлбэрээр ерөөсө ашиглаагүй байхгүй зүгээр л одоо тэрийг ерөөсө зарцуулсан маягаар ашигласан. Эргээгээд хөрөнгө оруулаад тэрийг эргүүлээд нөхөн олгох чадваргүй л бид нэр яваад идэм юм гэдгийг энэ модуль нэгээс их олж харсан. Нөгөө одоо энэ солонгос дээрээ хичээлийн хажуугаар ажиллаж байгаа л та. Тэгээд яг тогтмол нөгөө цалин байхгүй өдөртөө нөгөө цалингаа авдаг байсан. Тэнгүүтээд өдөртөө авсан цалинжаа хамаг гол нь тухайн өдөр одоо маргааш би метроныхаа картыг тэмдэглэн ч юм уу тий айггүй тухайн өдөртөө одоо энэ 7 хоногийн хоолыг авах ч юм уу нэг ямар ч нөгөө юугүй одоо төлөвлөгөөгүй тэгэж мөнгө амар их үрдэг байсан. Тэгээд
Тийм тэгэл тэр нь амар одоо болохоор тэрийг ингээ хөтөлснөөрөө бүх юм амар ил болчихж байгаа байхгүй. Өнөөдөр би энэ 7 хоногт одоо тэдүү удаа ингэж ажилласан байна. Мөнгө одоо тэдэн төр ингэж орж ирсэн байна. Би энэ сард байрныхаа мөнгөнд, уцсныхаа мөнгөнд, метроныхаа мөнгөнд ийм мөнгөийг зарлагдж байгаа бол одоо цааш нь ийм мөнгөийг хийж болох юм байна гэдгийг ингээд бүр нүдэн дээр ил гараад ирнэ. Тэр нь амар дагаад талтай. Халаасны цаахаа гэдэг бол хамгийн ихний амар гоё шинэ тийм надад одоо мэддэггүй байсан зүйлийг маань яасан. Хоёрдугаар гэх юм бол тэр нэг дискийг ажилласан бас надад амар сонирн байсан. Тэр бүр ингээд бүр яг хилээж өгөөд байсан. Ингээл та бол яг л ай төрлийн хүн юм байна. Ай төрлийн хүмүүс одоо нэг ийм юм дээр алтаа гардаг. За ай төрлийн хүмүүс ийм юм дээр давуу талтай байдаг. Гэл ингээл тэднийгээ бүр ингээд хараад унссан чинь яг л намайг хэлээд авсан гэдэл. Тэгэл би за одоо миний эргэн тойронд байгаа хүмүүс одоо ямар төрлийн S төрлийн ч юм уу те D төрлийн ч юм уу тийм хүмүүс байна уу гэдгийг би бүр ингээд тэр хүн чинь яг ийм төрлийн хүн байсан юм биш үү гэхээр ингээд мэдээд тэгээ амар гоё байсан. Тэр дискийг ажиллахад надад амар сонирхолтой байсан. Тэрнээс амар гоё байсан. Амар хөөрчлөлтэй байна. Яг өөр дээр бол айгүй хөөрчлөлтэй. Юу гэдэг би айгүй их тийм одоо юм сэтгэл хөдөлгөөнөө айгүй их дарж нуудаггүй юм байл л дээ тий. Тэгэхээр одоо нэг хөтөлбөрт оролцсноор одоо тэгэх ерөөсөө шаардлагагүй юм байна гэж би бодож байгаа. Ерөөсөө тэгэх надад хэрэгжихгүй юм байна тий. Манай гэгчтэй ярилцж байгаад болохоор яг л бүр ингээд нэг амар хатуу өнөө хүнд ингээд хатуу амар одоо өнөө үг амар хатуу сонсогддог шүү дээ. Яг тэгэл миний яг бүр болохгүй байгаа. За чи энэн дээр яг ийм сэтгэхүйтэй одоо хүртэл ингэж амьдарч исэн байна. Тэгээ цаашдаа чи ингэж амьдрахгүй. Чиний алдаа чинь яг энд байна гэх бүр ингээд амар шууд яг ингэж хэлээд тэнгүүд шууд ингээд мандагчиг ингээд би бол нэг амар одоо сүртэй юм ярихгүй байхгүй. Тэгсэн мэтлээ зүгээр л миний ингээд ярьж байгаа би одоо ингэжсэн би ирээдүйд ийм баймаар байна гэл ингээд ярангууд тэр дундаас шууд миний зүгээр л тойлонд ингээ харж байгаа юм шиг уншиж байгаа юм шиг бүр ингээ заа. Тэгээ хилэнгүүд би бүр нэрээ тийштэй би яг өөрөө мэдээд байгаа мөртлөө тэрийг өөрөө одоо айгу сонирн байгаа аахгүй хүн мэдээд байгаа юм шиг мөртлөө хүн хилэнгүүд нэрээ тийм штэ гэд яг ингэж бодогдсон. Нөгөө Моника болохоор намайг ерөөсөө чи одоо чи эхлэе чамд ерөөсөө одоо эхлэх хэрэгтэй тий одоо ерөөсөө юуг нь одоо ингээл нэг 2 жил ингээл хойш нь тавиад байгаа юм байг л тэгсэн. Тэр өөх чинь тэр надад өгсөн тэр нэг ингээл надад түлхэлт чинь одоо надад бас аюу их одоо би тийм юм эхлээд эхэлсэн гэдэг чинь асар их юу болж байгаа байхгүй. Чи аюу тийм хохирогч дүрээр амар их амьдарч байсан байна. Чи энэ сонголтуудыг бүгдийг чи өөрөө хийсэн тий. Одоо хүний амьдралд тохиолдох тэрнэр чинь хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ одоо чи өөрийнхөө амьдралыг чи өөрөө шийднэ. Бүх шийдвэр гаргаж ирсэн юмнууд чинь одоо чиний шийдвэр байсан болохоос өөр хүний шийдвэр байгаагүй. Тийм учраас чи хохирогч болж ерөөсөө битгий жүжээл. Тэрэн дээр зүгээр зоригтой одоо өөрийнхөө шийдвэрт бат зогсоод тэгээд ямар ч байсан үнэн ч ингээд бай. Бүр тэгээд тэгэж хэлсэн. Тэр нь надад яг нэг амар үнэн санагдсан. Энэ дээр нөгөө нэг юу өөрийнхөө нөгөө нэг ирээдүг ингээд төсөөлөөд тэгээ өнгөрсөн бас нөгөө болсон юмнуудаа бүгдийг ингээд бодоод тэгээ одоо ирээдүг би яг ямар байхыг хүсэж байгаа вэ гэдгийг өөрөө бодоод ингээд яадаг шүү дээ. Энэ дээр тасал ажилладаг. Тэр бас надад амар гойс мэдсэн. Би бас бүр ингээл бодсон чинь бүр нэх гой бүр өөрөө ихгүй ингээл агшаал нөлмөс бүр ингээл цэлгнээл амар гоё ялж байсан. Одоо яг энэ мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр маань өөрөө болохоор ерөөсөө онлайн заагаал дасгалаач давхар хийгээл хамтраад ингээ нөгөө ярилцлага ингээд яваад тий одоо яваад байгаа болохоор чинь асар их одоо юу гэдэг юм те тэр чинь 3 4лсэн юмнууд ингээ хамтраад юм хийгээд байгаа болохоор өөрөө чинь хичнээн богино хугацаанд одоо юу гэдэг 3 сараас 6 сар гэл ингээд нэг богино хугацаанд яваад байгаа юм шиг боловч тэндээс хүн ингээд нэг өөрийгөө жоохон хүшээгээд юм авах юм бол айгүй их юм аа. 3 сар баг хугацаа биш.
гэдгийг бол гээд байгаа байхгүй. Эндээс асар их юм болж байгаа. Богино хугацаа маш их юм болж байгаа. Би миний танилын хүрээ бүр амар өргөн болсон. Би одоо Солонгос улсад ингээд сурж байгаа оюутан тий миний хүрээлэл бол одоо манай оюутны ингээд найзууд, эргэн тойрны маань найзууд байсан бол энэ хөтөлбөрт оронгууд бүр ингээд орон орноос хүмүүс ингэж оролцоод бүр орон орны хүмүүстэй би ингээд мэдлэгийн солилцоо хийж байгаа байхгүй амар гоё. Тэнгүүд тэр хүмүүс дундчаа дандаа надаас ах ч хүмүүс байгаа, чицууч хүн байгаа. Айгуу гоё нөгөө танилын хүрээ гэдэг чинь амар өргөн болохоор амар гоё юм байна. Зөвхөн одоо менторуудтайгаа ярилцахаас гадна ангийн уулзалтууд руу ингээл арангууд манайхаа дасгал ажиллах юун дээр одоо ямар нэгэн бишээ харангууд тэрний хадлаар ярьж байгаа ч гэсэндээ төсөөлт нь бас амар гоё. За одоо та нартай өөр ямар нэгэн асуудал юу байна гээл хөөхөн тэгэл яриад бүр хоорондоо нэг амар гоё юм билээ. 3 сар бол өстой айгүй их юм өгөө шүү. Богино хугацаа маш их болж байгаа. Тэрийн бүрийнхэн бүх хүмүүст баярлалаа. Надад зохион байгуулалт нь амар гоё санагдсан. Яг тэгэхээр одоо ер нь бол ингээл би Солонгос улсад ингээл сууж байхад бид нар ингээл лекцээ сонсоод ингээл явна. Тэгэхэд бол багш нар бол зүгээр л нэг цаг 30 минут лекцээ ороод тэгэл биднэрт нэг бие даалт юм уу өгөхгүй. Тэгэл лекц юм ингээл ерөөсө 40 жил уншиж байгаа л тэгэл гараа авчдаг. Тэгэл ер нь бол ямар нэгэн сургалт за амар юм яг ингээл хөөе одоо манайхаа юу болж гин тасгалч нь хэд дээрээ явж гин тэгэл тий бүр ингээл та нарт одоо яг ямар хүндрэл тулгарч гин тэр тасгалаа хийхэд яг юу нь хэцүү вэ? За тэгвэл тэрнтэй холбогдоорой тий бүр ингээд амар гоё яг л нэг тийм хүнлэнгийн зүгээр нэг хүндий биш амар юм дотн бүр ингээд бидний яг л ихч дүүнер шиг бүр амар татны найзууд шиг амар гоё юм халамжилсан. За тэгтээ бас ингээд шууд хэлэх бидний буруу зүйлийг шууд ингээд хэлдэг тий. Одоо тийм байж болохгүй шүү. Энэ бол таны өөрөө чинь одоо хийх ёстой зүйл, танаас шалтгааллах зүйл учраас та энийгээ хийн шүү гэл амар тийм хатуу юм шиг мөртлөө зөөлөн юм шиг нэг тийм айгүй тэр нь амар гоё санагцсан надаа. Монголд байгаа хүмүүст миний сэтгэлээр айгүй хэрэгтэй. Яг ингээ ялгааг харахад Монголд бол ерөөсөө за энийг ингэчээ тэрийг тэгчээл гэж ерөөсөө тэр мөнгийг яаж хуваарлаж зарцуулахаа ингэж нөгөө нэг тодорхой болгох чадахгүй ингэж жоохон өрлгөн хандах. Тэгээд нэг хэрэггүй юмдаа их мөнгө зарцуулдаг юм байна гэдэг тийм. Тэгэхээр энэ мөнгөний сэтгэлгээ бол тэр Монгол хүмүүст айгүй хэрэгтэй юм байна. Монголд байгаа хүмүүс энэ хөтөлбөрт их оролцоосоо л гэж хүсэж байна. Моника ихтэй бас багийнхан тий та бүхэн бүдэнд нь маш том амжилтыг хүсье. Зөндөө олон Монголынхаа тий 3 сая ирээдийг бүгдийг нь амар гоё энэ чинь зөвхөн мөнгөний сэтгэлгээч гэсэндээ яг тэр хүнийг хувь хүнийг өөрийг нь ингээд ойлгоход амар тус нэмэр болж байгаа. Зөвхөн мөнгө яриад ах биш энэ зүйл тий хүн яг юу сэтгэх ёстой вэ? Хүнтэй баргал тий яаж харьцах ёстой вэ? Одоо тэр нэг тест гэдэг юу гэж чинь хүн өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэд бусад одоо хажуудаа байгаа хүнээ ямар онцлогтой, ямар суулталтай вэ гэж мэдчихэр чинь хүн чинь тэр хүнтэй яаж харьцгаа хүртэл мэдчихэж байгаа. Тэг чи энэ чинь зүгээр л мөнгөний зүгээр тий мөнгө л ийм гэж ярихгүйгээр тий бүх амар том брэнд байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ олон гоё зүйлийг зөндөө олон хүмүүс сургаасаа мэдүүлээсэ тий бас зөндөө олон хүмүүс энэ хөтөлбөрт маань хамрагдаасай гэж амар чин сэтгэлээс өсөж юм. Тэгээд бас тийх байхаа гэдэг ч гэсэндээ найз байгаа. Тэгээд орсондоо баяртай байгаа. Та нартай бүхэнд нь баярлалаа.